За тэгэхээр нийслэлийн хэмжээнд гарч байгаа объектын галт төмрийн нөхцөл байдал галт төмөр угаарын хордлогоос өрсөн ширээ чиглэлээр авч хөршүүлж байгаа арга хэмжээний талаар бас иргэд олон нийтэд мэдээлэл хүргэхээр нийслэлийн онцгой байдлын газрын гамшигаас өрсөн ширэл хэлцээний дарга Хадбаатар Миниби нийслэлийн агаар орчны бохирдлыг тэмцэх газрын дарга Мөнхбаатар дарга нар хүрэлцэн ирээд байна. Ингээд та бүхэнд холбогдох мэдээллийг хүргэе. За нийслэлийн хэмжээнд он гарсаар объектын галт төмөр өнөөдрийн байдлаар нийт 1942 удаагийн мэдээлэл бүртгэгдээд байна. За галт төмрийн энэ дуудлагаар онцгой байдлын байгууллагын албаа хаагчид ажиллаж иргэн аж ахуй нэгж байгууллагын нийт одоо 260 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж аюулгүй одоо угаартаж одоо болжгүй 2800 гаруй иргэний галт төмрийн голомтоос аюулгүй газарт гаргаж амьдсыг авран хамгаалсан байна. За тэгээд галт төмрийн улмаас бол он гарсаар нийт 18 хүнд хүлэгдсэн. За 19 иргэн нас орсон юм хадгалтай статистик тоо мэдээлэл байна. За гарч байгаа галт төмрийн одоо нийт дуудлагын 60 гаруй хувийг бол гэр оролд гарсан галт төмөр эзэлж байна. За гадаа хүүтээс одоо галгаа эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн онцгой байдлын газар хамтран гэр оролдын айл өрхийг галт төмөр угаарын хийн хордлогоос өрсөн сэргийлэх чиглэлээр сэргийллийн хамгааллын нэгдсэн арга хэмжээг энэ сарын 22 өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. За энэ хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газар, за нийслэлийн онцгой байдлын газар, түн ширхэг үйлчлэх төв, агаар орчны бохирдлыг тэмцэх газар, за Улаанбаатар цахилгаан түгээх одоо төрийн хөгжөөд компани зэрэг дүүрэг хорооны засаг даргын ажлын алба хэсгийн албач нар хамтран одоо мэргэжлийн байгууллага өргөн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдээр хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Сэргээлийн хамгааллын аяныхаа хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 11,000 гаруй айл өрхөд 4 хоногийн хугацаанд үсэг шалгалт хийж за 5,000 гаруй зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулan за иргэдэд одоо ялангуяа галгаа эхлэхэд хамгийн түрүүнд бол одоо яндангаа хөвөл гаргачлал яндан гарч байгаа галт төмрийн шалтгаан нөхцөл маань бол одоо зөнхлөн гардаг нь яндангийн цонулт за галт пишин зохны аюулгүй ажиллагаа захиргааны аюулгүй байдлыг хүчин зүйлсээс үл зөнхлөн гарч байгаа учраас эдгээр зөрчлийг арилгах иргэд олон заавар зөвлөмжгөөр ажиллаж байна. За энэхүү одоо арга хэмжээнийхээ хүрээнд бид бүхэн бол одоо иргэд рүү одоо заавар зөвлөмжийг өдөр бүр одоо өгч айл өрхөөр нь орж ингэж хяналт шалгалтыг хийж байна. Шаардлагатай айлууд нь одоо түвш хэрэгтэй төвтэйгээ хамтран угаарын хийн одоо мэдээлэл байрлуулаагүй айл өрхөд одоо байршуулж за аюулгүй байдлыг хангуулан мөн одоо зорилт төлөвлөгийн айл өрхөд одоо яндангаа хөвлөх за хөгжлийн бэрхшээлтэй одоо ийм айл өрхүүдэд нь бол одоо тусгайлан бүр засварч багуудыг ажилуулан яндангийн хөвлөлт фишингийн одоо засварлалыг хүмүүстүүд нь одоо олон талын арга хэмжээг авчуул ажиллаж байна. За гисэн хэдий одоо сүүлийн одоо өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр одоо угаартад нас орсон тийм ээ иргэд олноор угаартлаа гэдэг мэдээлэл одоо ташаа мэдээллүүд явагдах боллоо. За үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогоос өртсөн чиглэлээр авч хурж байгаа арга хэмжээ за энэ талаар та бүхэнд нийслэлийн агаар орчны бохирдлыг тэмцэх газрын дарга Мөнхбаатар дарга мэдээлэл өгнө. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нийслэлийн хэмжээнд нийт 2025 оны 9-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд угаарын 40 дуудлагын дуудлага ирсэн байна. Энэ 49 дуудлагад бол нийт 152 иргэн одоо угаарын хийн хордлогод бол өртсөн гэдэг ийм тоо мэдээ бол байна. За энэ угаарын хийн хордлогод өртсөн шалтгаан нөхцөлийг бол бид бүгд тухай бүр дээр нь бол тодруулж одоо ажилдаг. За энийг шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн задаж хэлбэл за 49 өрхөөс маань 2 нь яндангаа хөөлөөгүй. За 100-ны битүүн жалтагдсан 7, яндан 100-ыг одоо салгасан буюу сая энэ өдрүүдэд бороотой байх үеэр яндангаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх. За 100 яндан гимтсэн 3 өрх, яндан халаалт сойлт хаасан 2 өрх гэсэн ийм одоо мэдээлэл бол байна. За угаарын мэдрэгчийн талаар бол энэ 49 өрхөөс бол 38 нь угаарын хийн мэдрэгчхөө. За нэг угаарын хийн мэдрэгчтэй нэг өрх байсан байна. Энгийн угаарын мэдрэгчтэй за төхөөрөмжтэй 10 өрх байсан гэсэн ийм мэдээлэл бол байна. За сүүлийн өдрүүдэд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс
5 иргэн одоо угаартаж нас марсан мэдээр одоо буруу ташаа мэдээлэл бол одоо олон нийтийн одоо түгээж за ингээд нийгмийг одоо сэтгэл зүг зочролд оруулах, айдас давтуулах ийм буруу ташаа мэдээлэл бол гаргаад байна. За учир нь бол сонгон хайрхан дүүрэгт болон налайх дүүрэгт бол 3 иргэн бол одоо эрсдэлд бол орж амь наснд нь бол одоо эрсдэл бол учирсан байгаа. За энийг бид нар шалтгаан нөхцөлийг бол тодруулаад үзэхэд бол 2 өрхийн маань 3 иргэн яг энэ борооны өдрүүдээр яндангаа сугалж өрхөө бүтээсэн гэдэг асуудал бол байгаа. За 2 иргэн бол галт төмөрт бол өртөж нас орсон байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж байгаа буруу ташаа мэдээлэл, Батөмөр даргын гаргаж байгаа мэдээлэл бас энэ чинь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг хариуцлагатай байхыг бас одоо уриалж байна. Энэ чинь нийгмийн сэтгэл зүг айдас зочролд автуулахгүй байхыг бас уриалж байна. За нийслэлийн зүгээс бол угаарын хэм мэдрэгч болон одоо холбогдох ажлын хэсгүүдийг гараад нийслэлийн засаг даргын удирдамж захирамжаар нийслэлийн засаг даргын орлогч дарга амар түвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад бүх айл өргүүдийн яндан пишингийн бүрэн бүтэн байдлыг үзэх, угаарын хэм мэдрэгчээр бүх айл өргүүдийг хангах, за мөн биднээсийн сүүлийн үед нэвтрүүлээд байгаа хотуулаа аппликейшнийг одоо өрхийн гишүүдээр нь бүртгээд угаарын хэм мэдэрсэн тохиолдолд бол бүх өрхийн гишүүдэд нь утсанд нь одоо мэдээлэл notification байдлаар ирдэг байдлаар бол одоо бэлтгэл ажлыг хангаад бол ажиллаж байна. Тэгээд энэ завшааныг одоо ашиглан хэлэхэд бол иргэд олон нийтийн бас зөв галлах, яндан пишингээ хөөлөх, яндан пишингийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах, за бороотой ийм сэрүүний улирлын одоо цагт бол яг одоо ингээ халуун улирлаас сэрүүний улирал шилжиж байгаа энэ үед бол угаарын хий хамгийн их гардаг. Учир нь бороотой өдрүүдэд айл өрхүүд маань яндангаа сугалж өрхөө бүтээх ийм асуудал бол маш их гараад байна. Тийм учраас иргэдийгээ бас нийслэлтэй одоо онцгой байдлын ерөнхий газартай нэг баг болоод хамтраад аюулгүй байдлыгаа бүрэн хангахыг бас уриалж байна. За алдаж болохгүй одоо хариуцлага гэж байдаг өрхийн тэргүүнүүд маань энэ 100 яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг та бүгдийг шалгахыг бол одоо хүсэж байна. Ингээд нийслэлийн эрүүл мэндийн газар 103 за манай түлш хэрэгж дүүшлэх төв болон манай байгууллагын зүгээс бол яг энэ тоо статистик бол яг бид нар судалгаа дээр бол гараад явдаг. За налайх дээр болсон 2 тохиолдол дээр бол одоо цагдаагийн ерөнхий газраас одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэний шалтгаан нөхцөлийг нь бол одоо тогтоохоор бол ажиллаад явж байгаа. Тийм учраас бас иргэд олон нийтийг энэ буруу ташаа мэдээллийг бас зөв ойлгохыг бол одоо хүсэж байна. Бид бүгд бол одоо дахин угаарын хий гаргахгүй байх тал дээр бол нийслэл одоо төр засгийн зүгээс бол боломжит бүх арга хэмжээг аваад ажиллаж байна гэдгийг бол хэлмээр байна. За. Жишээлбэл бол угаартаж байгаа хэлбэрийн мэдээж байна. Яг сайхан одоо яг шахмат төшөг бол үйлдвэрлэж байгаа шүү дээ. Яг одоо үйлдвэрлэх процесс дээр одоо гараад байгаа юм. Тэгээ ийм мэд зүйлийг одоо шалгаж байгаа юм асуудал байна. За, шахмал түлш гэдэг маань бол ерөнхийдөө мидлингээр хийдэг байгаа тийм ээ. Мидлингээр хийнэ гэдэг маань мидлинг гэдэг маань бол нүрсийг угаагаад буюу тийч нүр гарсан нүрсийг бол одоо тоос шорооноос нь салгаад тэгээд шахмал түлшийг бол 95%-ийг нь мидлингээр 5%-ийг нь барьцалдуулагч оруулаад ингээд маш сайн ингэж шахаж хийдэг ийм түлшин байгаа. За ингээд шахмал түлшийг одоо иргэдэд энийг одоо галгаа тал дээр нь хэлэхэд бол гадна талаасаа одоо цоггүй унтарсан мэт харагдаж байгаа боловч ингээд нарийн ингээд ягт шахацсан байгаа учраас голдоо одоо ингэж шаталтын зүйл маань процесс маань бол явагдаж байгаа. Тэгэхээр иргэдийн одоо хамгийн одоо хайхрамжгүй хандж байгаа зүйл маань бол гадна талаас нь хараад цог харагдахгүй болохоор нь за түлш маань унтарчлаа гэдэг ийм ойлголтод орж байхад дотор талдаа бол ийм цогшил байж байгаа учраас энэ чинь угаарын хий маань бол ялгарч байгаа. Угаарын хий нь өөрөө өнгөгүй, амтгүй, үнэргүй байдаг. За энэ чэнэс ямар нэгэн байдлаар 100 янданд жижиг хэмжээний гэмтэл үүссэн байхад л түлшнээс маань угаарын хий маань бол ялгарч л байдаг гэдэг ийм учраас одоо нөгөө түүхийн нүрс болон шахмал түвшний ялгаа нь бол одоо энчнэл байгаад байгаа маа. Тэрнээс биш бол ялгаа байхгүй нүрсээр хийдэг. Нүрс нь өөрөө 95% одоо орцтой. За барьцалдуулагч нь болохоор одоо ийм хэвт оруулаад барих зорилттой байдаг. Тэгэхээр одоо бас олон нийтийн зүгээс энэ шахмал түвш нь одоо яг хордуулаад гээд байна гэхээс илүү энэ чинь нөгөө түвш маань ингэж хэлбэрт ордог учраас тэрний гол дээр нь одоо угаарталт ингэж байнгын үүсдэг. Ер нь бол бид нэр лаа, шүдэнц, цаас, мод
бүх зүйлийг шатаахад угаарын хий бол тодорхой хэмжээгээр үүсдэг. Гагцгүй энэ дотроо бид нэр угаарын хий маань их хэмжээгээр ялгарч гин үү, бага хэмжээгээр ялгарч гин үү гэдэг ийм зүйл бол байдаг. За түүхийн нүрс шахмал түлш хоёрыг хооронд нь харьцуулаад үзэхэд түүхийн нүрсний маань одоо угаарын хий маань ойролцоогоор нэг 9800 орчимтэй бол байдаг. За шахмал түлшнийг болохоор нэг 100700 орчим. За тэгээд нөгөө түлшнийхаа юунаасаа болоод нэг 7800-аас 10800-ийн хооронд бол одоо хэлбэлцэж байдаг. Хамгийн сүүлд танаас лабораторийн шинжилгээ ч юм уу яаж хийсэн байдаг вэ? Чи одоо жилийн төсөнд мэдээд байгаа бас олон юм хэлээд байсан болохоор. За бид нар бол одоо шахмал түлшийг бол одоо сар тутам бол хэмжээд явдаг. За борлуулалтын цэгээс болон агуулгаас үйлдвэрээс бид нар авч геологийн төв лаборатори болон геологийн төв лабораторид техникийн одоо үзүүлэлтийг нь шалгадаг. За манай байгууллага дээр хаягдал утааныхын үзүүлэлтийг нь шалгадаг. За тухайн үед бол тодорхой хэмжээгээр угаарын хийвэл стандартаас давсан зүйлүүд бол гардаг. Энэ үед нь бол бид нэр 5 толгой түлш рүүгээ мэдэгдээд буцаагаад түлшийг нь үйлдвэрлэлд нь явуулаад стандартын шаардлага хангуулж байж борлуулалтанд бол гаргах ийм арга хэмжээг бол авч ажилладаг. Энийг одоо бас борлуулж хэлвэл яг энэ одоо шахмал түлш нэмж гарч байгаа юм угаарын хий эрсдэл бас өөр боломжтой гэж харж байгаа юу? Лабораторийн шинжилгээний оног гарч байгаа. За хагас кокс бол одоо маш ойлгомжтой ярихад бол энэ маань бол нүүрсний одоо ахуй хэрэглээнд ашиглаж болох хамгийн дээд зэргийн одоо ийм бүтээгдэхүүн юм байна. За хагас кокс маань эн чинь бол бид нар бол хэмжигдээд нийт 4 одоо яг үндсэн үзүүлэлтийг бол бид нар хэмждэг. За мэдээж хэрэг угаарын хий, за SO2 буюу одоо хүхрийн одоо хий, за тэгээд азотын эслүүд болон тоосонцрыг бид нар үздэг. За тоосонцор нь бол дотроо PM 10 PM 2.5 гэж байдаг. За энэ маань хүний амьсгалд орохдоо бол одоо шүүгдэггүй цуснд ордог. Одоо тэн дотроо одоо металл янз бүрийн бодисуудаас энэ тоосонцор маань бол үүсдэг байгаа. За ингээд лабораторийн шинжилгээгээр хагас коксыг үзэхэд бол за хүхэр маань бол одоо 90% бол бууж байгаа. За угаарын хий маань бол 20% бууж байгаа. Тоосонцор маань 68% бууж байгаа. Гэх мэтчлэн бүх үзүүлэлт маань 3-аас 6 дахин бууж байгаа. Одоо митлингэр хийсэн шахмал түлштайгаа харьцуулбал. За мөн одоо бид нар 11-р сарын 1-ний өдрөөс биш 10-р сарын 1-ний өдрөөс хагас коксыг одоо борлуулалтанд гаргахаар төлөвлөжсэн боловч эхний ээлжиндээ иргэд олон нийтэд бид нар одоо энэ 100 яндангийн битүүмж одоо яндангаа хөөлснө угаарын хий мэдрэгч нь ажиллаж гэнэ үү гэх мэт бүх шалгалтыг одоо хийсний дараа хагас коксыгоо нэвтрүүлнэ гэдэг ийм төлөвлөлөө сая сүүлийн өдрүүдэд бид нэр шилжиж байж байна. Тэгэхээр бол одоо яг 10 сарын 1-ээс гэхээс илүүтэйгээр 10 сарын дунд хүртэлх хугацаанд бид бүгд айл өргүүдийнхаа яндан зуухны битүүмждэр нь дахин шалгалт явуулаад сая бол эхний ээлжинд бүх айл өргүүдээр нэг удаа шалгалт явсан. Одоо 2 удаагийн шалгалтууд яваад айл өргүүдтэй зөвлөмжүүдийг нь өгөөд ажиллаж байна. За ингээд аюулгүй байдал хангагдсны дараа бид нэр хагас коксыг бол нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэгээ одоо гол асуудал бол угаарын мэдрэгдэхгүй байгаа юм гол асуудал байгаа шүү дээ. Статистик мэдээлэлээс харахад тэр айл өргүүд нийслэлийн одоо гэр хараалын хэдэн айл зүйлүүд угаарын мэдрэгдэж байхгүй байгаа. Ерөө байгаад тэрийг ашиглахгүй байгаа юм гэсэн асуудал үүсэж байна. Зөвхөн одоо нийслэлийн жил бүр нөгөө зуухны илтгэж мөрсөн асуудал яригдталтай холбоотой шинээр зуух асуудал яригддаг. Эмчлийн тухай үүсгэн асуудал өндөрж яригдсан. За угаарын хий мэдрэгчийг одоо бид нэр 2019 болон 20 онд угаарын мэдрэгчийг бол төр засгаас бол айл өргөдөд суйрлуулсан байдаг. За энэ угаарын хий мэдрэгч нь нийт ажиллах хугацаа нь бол одоо баталгаат хугацаанд 3 жилийн хугацаатай байсан. За ингээд баталгаат хугацаа нь бол одоо ингээд дууссан. Тэгээд энэ жилээс эхлээд бид бүгд бүх одоо нийслэлийн хэмжээнд байгаа 172 мянган айл өрхийг алсын зайн дамжуулагчтай угаарын мэдрэгчээр хангах ажлыг бол хийгээд явж байна. За одоогийн байдлаар 130 гаруй мянган айл өрхтөр бол бид нар угаарын мэдрэгчийг бол суйрлуулж байна. За яг бэлэн суйрлуулсан байгаа нь бол нэг 100 гаруй мянган угаарын мэдрэгчийг бол суйрлуулсан байна. За
одоо бид нэр сая 2-3 хоногийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлаас дахин 45 мянган угаарын хий мэдрэгч авах төсвийг бол одоо баталсан. За ингээд ойрын хугацаанд бид нэр нийт 172 мянган айл өрхийгөө бүгднгийн угаарын хий мэдрэгчтэй болгоно. За мөн ахаад энийг дэлгэрэнгүй ярьцгаад бид бүгд ахаад энэ шахмал тул шиг хотуулаа аппликейшнийг ашиглан борлуулахыг бол одоо зорж байгаа. За учир нь хотуулаа аппликейшнийг суулгасан айл өрхүүдийн өрхийн бүх гишүүдэд нь энэ угаарын хий мэдрэгч нь шууд холбоотой байна. Ямар нэгэн байдлаар угаарын хийн эрсдэл одоо тухайн өрхөд тохиолдсон тохиолдолд шууд өрхийн гишүүд рүү бүгднлүүн мэдээлэл хүрнэ. Мөн манай түш хэрэгж дүүшлэх төвдөр 0.1 секундын одоо хугацааны дамжуулалтайгаар угаарын хийн одоо эрсдлийн мэдээлэл ирдэг. Бид нэр энэ галгааны удирдал буюу 9-р сарын 15-наас хойш 1300 гаруй иргэний одоо угаарталтын мэдээллийг авч 7 минутын дотор очиж ажиллаж одоо бас энэ угаарын хийн эрсдлээс одоо аварч ажилласан байна. За таны ярьсан 100-ны талаар бол бид нэр энэ 100 айл өрхүүдээс олон улсын ISO нэвтрүүлж одоо ингэ судалгаа хийдэг байгууллагаар бол судалгааг бол авсан. Ингээд бол манай одоо гэр хорооллын галт төлдөг өрхүүдийн 70-аас 80% буюу за тодорхой ярил 76-аас 80% нь ямар нэгэн байдлаар 100-ны битүүмж алдагдсан фишингийн гэмтэлтэй гэсэн ийм дүгнэлт бол гарсан. Тийм учраас бол одоо бид бүгд бол нэн яралтай одоо 100-аа шинжлэх боломжгүй өндөр настан за ингээд ийм айлва өрхүүдэд бол ер нь бол энэ 100-ыг шинжилнэ гэдэг ийм байдлаар бол одоо ажлаа төлөвлөөд ажиллаж байна. Одоо энэ угаарын хий мэдрэгчийг яг сүүлийн үеийн хийг нь яг ингээд одоо энэ хэвлэгчдэд үйлчлэх төвд маш хурдтайгаар мэддэг энэ угаарын хий мэдэрдэг энэ хөрөмжийг яагаад одоо ингээд ийм олон хүний ань нас авсан араас оруулж ирж байгаа вэ? Тухайн үед анх одоо орж ирэхдээ яг энэ хөрөмжийг анхнаасаа энэ сүүлийн үеийг оруулж ирэх боломж байгаагүй. За тухайн одоо бид нар бол техник технологи бол маш хурдцтай бол одоо хөгжиж байна. За 2019 онд бол энэ одоо бид нар юмсын интернет буюу дэд бүтцээр одоо төлбөр нь 300 төгрөг гардаг ийм одоо сүлжээг ашиглах техник технологи хөгжөөгүй байсан. За манай Монгол улсын патенттэй Монголын одоо яг өөрсдөө хийж байгаа энэ угаарын хий мэдрэгч компани одоо яг сүүлийн өнгөрсөн жил бол одоо үүсгэн байгууллагад чинь угаарын мэдрэгчийг бол үйлдвэрлэж эхэлсэн юм байлээ. За тэгээд энэ маань болохоор 2019-20 онд болохоор заавал интернетээр сүлжээ дамжуулахад 2G, 3G-г бол тухайн үед бол ашигладаг байсан. За Mobicom болон бусад одоо компаниуд маань сүлжээ дамжуулахад 3G сүлжээг одоо ашиглалтнаас хаасан байгаа. За ингээд бид нар мэдээлэл дамжуулах сүлжээ маань байхгүй болоод бид нар юмсын интернет гэдэг зүйл рүү бид нар шилжсэн байгаа. Тэгэхээр бол энэ одоо дотоодын компани маань хөгжүүлэлт маань өнгөрсөн оноос эхэлж энэ угаарын хий мэдрэгчийг үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд бид нар энэ оноос эхлээд шинэ техник технологиг нэвтрүүлээд явж байна. Угаарын төсний өмнө жишээ хог болоод ажиллаж байсан шүү дээ. Одоо угаарын хий мэдрэгчийг хийхээр улсын төслөөс бидний дэд бүмгүүд дагаж оруулсан. За угаарын мэдрэгчийг бол нэг ширхгийг нь бол 150 мянган төгрөгөөр бид нар бол тендер зарлж бол одоо худалдан авсан байгаа. За тэгээд нийт 172 мянгаыг авж байгаа. Одоо бид нар ахаад 45 мянгаыг авахад нэг 6 тэрбум гаруй төгрөг. Би одоо энийг яг нарийн тоог нь харж иж хэлэхгүй. Тэгэхээр ер нь бол нэг ширхэг нь 150 мянган төгрөгөөр худалдаж бол авж байгаа. Энэ бол тендерээр нээлттэй тендерээр бид нар зарлж авч байгаа. Нэг асуулт энэ жилд угаарын хий мэдрэгч тоохыг хийшүү гаргаад ингээд дуурайд идэг. Эдгээр чимээнээс нь болоод хүмүүс ингээд төвшөөгөөс харагддаг байсан гэдэг. Тэгээс одоо шинээр ажаа угаарын хий мэдрэгч яг энэ угаараа мэдрэх үед өөр төрлийн угаар ингээд зүгээр нэг жоохон хийшүү мэдрээд байдаг. За ойлголоо. Угаарын хий мэдрэгч маань бол одоо химийнхаа бүтцээр бол CO буюу нүүрс төрөгчийн дутуу эслийг л мэдэрдэг. Энд ч ямар нэгэн байдлаар хоол хийж байгаад хиншүү гарлаа гэдэгтээ угаарын хий мэдрэгч маань угаарл байгаа тохиолдолд мэдэрнэ. Тийм учраас энэ ч хоол их тохиолдолд эсвэл бусад тохиолдолд гэсэн ойлголт багтаа угаарын хий гарч л байвал энэнийг бол мэдрэн. Тэгэхээр энийг төвөгшөөлгүйгээр манай гэрт угаар бол үүссэн байна гэд агааржуулалтаа одоо нэг цонх үд хаалгас аваа нэг ийм шаардлага бол байгаа. Энэ угаарын мэдрэгч байл одоо хэд он бол сүүл нас орсон нэг юм айллаа юу гэсэн угаарын мэдрэгч байл гэсэн гэж хэлсэн. Налах дүүрэг дээр одоо
2 иргэн яг нас орсон байгаа. Энэ ч нь манай төш ирээшд үйлчлэх төвөөс угаарын хэм мэдрэгчийг нь одоо суйрлуулъя гэдээ очиход бид нэр авахгүй гэдээ гарын үсгээ бол зураад тэгээд угаарын мэдрэгч аваагүй мэлээ. Тэгээд ингээд угаарын хэний өрсөлдөлд орсон байлээ. Тухайн өрхмөн яг бороотой өдөр ямдангаа суулаад өрхөө бүтээсэн асуудал байлээ. Тэгэхээр одоо энэ угаарын мэдрэгчүүд энэ шиг айл олон байгаа юу? Одоо бид нэр ахаад 45 мянгаыг худалдаж авахаар ажиллаж байна. Тэгээд 45 мянгаас суйрлуулах юм бол бүх айл өрх маань угаарын мэдрэгчтэй болно. За баярлалаа та бүхэн.